За ер нь харт тамхи сэтгэл нөлөөд мансууруулах төрлийн бодис гэдэг маань за хүний бие эрхтэн тийм ээ. За 5 цул 6 эрх сав. За бие эрхтнээс одоо өвчлүүлэхээс гадна хамгийн аюултай нөө сэтгцэд нөлөөлөх бодисууд. За сэтгцэд нөлөөлнө гэдэг маань тухайн хүний оюун санаа, бодол сэтгэхүй дээрэс нь төрхүүл өөрчлөлт орно гэсэн үг. За төрхүүлд өөрчлөлт орно гэдэг маань нийгэм хамт олон бие авч явах чадвар болон эдийн засагт хор нөлөө үзүүлэх нийгэм дондох байр суурь эзлээгүй тийм ээ. За хамгийн наад нь ажлаасаа гарах, ажилгүй болох, за хамт олон донд орч чадахгүй болох байсан ч гэсэн тэр хүмүүст нөгөө насан зохицох, дээрээс нөгөө тухайн хүмүүстэй харилцан ойлголцох тийм энд байдлуудад өөрчлөлт орж идэг. Улмаар цаашлаад ирэхээр тухайн хүний сэтгцийн байдал өөрчлөгдөд нөгөө нийгмээс тусгаарлагдаад ирэхээр хувь хүний өөрийгөө үзэх үнэлэмж, өөрийгөө үнэлэх одоо нөгөө бодол, үнэлэмж, амьдралын чанарт өөрчлөлтүүд ороод ирж байгаа. Ингээд ирэхээр нөгөө ажил сургуультай явахгүй болдог, гэр бүлгүй болдог, гэр бүлээсээ салдаг. За өшөөж хайжаад ирэхээр нөгөө өөрийн хамгийн нөгөө физиологийн хэрэгцээнүүд ингээд дутагтаа тийм ингээд ирэхээр тухайн хүний амьдралын чанар гэдэг зүйлд асар их өөрчлөлт ордог учраас хор хүнэл өндөртэй ийм л өвчин болж хувирдаг. Тухайн бонц донтоод бие махбод болон сэтгэл санааны хувьд хүчтэй тийм өгүүлэх байдал үүсчихдээ гэсэн. Тэгээд энэ өгүүлэх байдал нь тухайн бодисоо нэгсэн үед бие махбод болон тэр дундаа хамгийн хүчтэйгээр сэтгэл зүйд өөрчлөлт орж идэг. За сэтгэл зүйд өөрчлөлт орсон байдал нь бол за хөнгөн ихэнх үедээ болохоор сэтгэл гутралд орох, сэтгэл хөөрөлд орох тий. Өшөөж хайшлаад ирэхээр хий юм харах, хий юм сонсох. За өшөөж хайшлаад ирэхээр ухамсар тухайн балартаж өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх хэмжээнд хүртлээ очдог ийм шийдвэр тэмдгээр илэрч идэг. За ер нь бол манай эмнэлэг нөгөө нийслэлийн эрүүл мэндийн газрын харийн очроос тийм ээ нийслэлийн бүх хүн амт онцлогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм эмнэлэг байгаа. За тодорхой тооны энэ төрлийн эмгэгтэй хүмүүс маань ирж үйлчлүүлдэг. За бидний хамгийн гол эмчилгээ маань бол сэтгэл зүйн арга. За эхний ээлжинд бол нөгөө мэдээж хэрэг хэрвээ тухайн бодистой хордсон бие махбод тийм ээ одоо шиш тэмдгийн хүндрэлүүд өгсөн нөхцөлд бол шиш тэмдгийн эмчилгээ хийж ин тийм ээ хорлох тайлан сахам туулж амраан за тэгээ шаардлагатай эрдэс витамин минералуудыг нөхөж өгөн. За хамгийн гол эмчилгээ сэтгэл зүйн арга. Тухайн бодис бие махбод нөлөөлж байгаа тэр хүчтэй өгүүлэмжийг бол бид нар сэтгэл нөлөөт эмийн эмчилгээгээр дарж хэвийн байдалд нь оруулна. Энэний үндсэн дээр ганцаардсан болон бүлгийн сэтгэл зүйн хийх боломжтой. Ер нь дэлхийн нийтэд болон Монголд бүлгийн сэтгэл зүйн маань тийм ээ. Бүлгийн сэтгэл зүйн энэ өвчин эмчлэгддэг. Дээрэс нь маш үр дүнтэй байдаг учраас энэ тал руу нэлээд чиглэж идэг. За тэгээд эмнэлгээс гарах болсон үед бол цаашдаа яах вэ? Батжуулах эмчилгээний талаар мэдээлэл өгөх ёстой. Дээрэс нь нөгөө эдгээр эмгэгтэй тийм ээ олон төрлийн одоо юм хүмүүсийн цуглаанууд гэж байдаг тийм. Энэ төрлийн цуглаанд цуглааны талаар мэдээлэл өгөөд илгээх боломжтой. За тэгээ батжуулах эмчилгээ бол хамгийн чухал. За өшөөж хайжаад ирэхээр нийгэм хамт олон тулгуурсан сэргээн засах эмчилгээгээд ингээд нарийн ингээд чиглэсэн эмчилгээнүүд байдаг. Энэ болгонд бид нар аль болох хамруулахыг хичээдэг. Ерөнхийдөө сэтгэл нөлөөд хар тамхи мансууруулах бодис одоо хэтрүүлж хэрэглээд байгаа энэ хүмүүс маань голдоо нөгөө харьцангуй тийм ээ яг хөлмрийн насны ийм хүмүүс байгаад байдаг. Тэгээ эдгээр хүмүүс бол эхний ээлжинд бол нөгөө хор урших юм мэдээгүйгээс за ганцхан удаа хэрэглэх юм чинь яавал гэсэн тийм иймэрхүү сэтлэр иймэрхүү зүйлээр ингээ эхний ээлжинд одоо хэрэглэсэн байдаг. Гэтэл яг мансууруулах төрлийн бодис нь за яг хамгийн наазах нь архийг бодоход 60 дахин илүү тухайн хүнийг хараат байдалд оруулах юм хүчтэй байдаг. Тийм учраас тухайн эхний ээлжинд бол эхэндээ нөгөө хүмүүс тэгдэж штэ хэрэглэхэд бол надад ингээд тийм тааламжтай санагдаагүй тийм муухай байсан гэж. Хэсэг хугацааны дараа дахиад нэг хэрэглээд үзчих юмсан гэсэн бодол өөрөө төрж идэг. За тэгээ 2 дахь юм 3 дахь хэрэглэсэн үед одоо юу гэдэг бусад зүйлээс авах ёстой тийм таашаалыг зөвхөн тэр зүйлээс авч идэг. Ингээд ирэхээр тэр зүйлийг хэрэглэхийн төлөө ямар нэгэн тийм ээ нийгэмд аюултай зүйлүүдийг хийждэг хамгийн наазах нь одоо хулгай харж байна, тэгээ хотлоо хэлж байна. Ийм байдлаар тухайн зүйлийг хэрэглэхийн тулд одоо хандлагууд байдаг. Ер нь бол ингээд хэрэгэлсэн хүмүүсийг одоо ингээд эмчилгүүлээд эмчилгээнээс гараад дээрэс нь тухайн өвчин сэтэрсэн тий энэ байдлыг ингээд хараад хахад бол маш хурдан тухайн хүний хувь хүний одоо бууралт гэдэг зүйл илэрч байдаг. Хувь хүний бууралт гэдэг маань тухайн хүний нөгөө өөртөө арчаатай байдал хамгийн наазах нь нийгэмд эзэлж байгаа байр суурь, гэр бүл тий эдийн засаг гэдэг нь бол илт буурч идэг. Ингээд ирэхээр ерөөхдөө нөгөө
өөртөө итгэх итгэлгүй болсон чинь сэтгэл готролд ордог, тэ зориг ирмэлзэл байхгүй болдог, хамт олон байхгүй болдог, ганцаардмал байдал ороод ингээд ирэхээрээ нөгөө хүндрэлүүд буюу амиа орлох тийм ээ, бусдад ямар нэгэн байдлаар аюултай зүйл хийх гэсэн иймэрхүү зүйлийг хийгээд байдаг нь бол одоо юу гэдэг нь тухайн энэ өвчний л одоо хүндрэл тийм ээ, тавилан хүндэрж байгаа байдал маш их ажиглагдчихийдэг.